Сайн уу манайхаа. За нэгд өдөр би өглөө 5:30 гэж босоод тэгээ 6 гээд гэрээс гараад нилээ эрт цагдаа дээр очиод хүлээж агаад 9:30 үед төр визээ даруулаад төр виз нь бараг аялын виз юм уу хааши. Тэгээд эрийгээ даруулчаад бүх юм болсон манайхаа. Одоо ажилдаа явъя да. Банк бас ороод амжлаа. Ашгүй. Ерөөсө банк мөнгө орч чадахгүйсэн. Шуу ороод юм зохицуулчлаа. За. Одоо апстер юу шүү дээ манайхаа. Тэгээд цаашаага бэлэг орноо. Тэгээ гэртээ арай сайхан ихнэрийнхээ гарын олыг идчихэд ажилдаа гарсан манай ихнэр жоохон гунигтай үлдсэн. За тэгээ мэдээч нэлээд орой гарсан учраас дэлгүүрүүд маань бүгдээрээ хаачихсан. Тэгээ машинуудаа ер нь бүгднгийн контролгүйгээр зүгээр шууд буулгаад тэгээд машиныхын дэлгүүр бичгээр нэмтийг нь шууд ингээ харцганд хийгээд үлдээсэн. Тэгээд дараагийн ажил руугаа явахаас өмнө түшээсэн. За тэгээ нийт иймэрхүү литр түш хийсэн маань үргэлжлүүлээд дараагийн ажил руу гацсан. За 7 шиг спра. Let's go. За одоо 4 ширхэг спра ачаал. Тэгээд ер нь дуусч байна да. Нийлээ оройдох нэ 11 барыг 12 шахуу болох юм шиг байна. Тэгэхээр би маргааш 9 цаг маг. За нэг амар удлаа хэд 9:30 гээл өглөө хөдлөн гэсэн үг. Оройтч хөдлөнтэй. Гэхдээ ямар ч ялгаа байхгүй л дээ. Өглөө босоод би 7 гэж ачаад 2 цаг ажиллаа хэд 9 хэд дуусаад хөдлөнө. Маргааш өглөө 9 гэж босоод хөдлөнө. Энэ хоёр ер нь чанарын ялгаа ерөөсөн байхгүй. Тэгэхээр өнөөдөртөө ер нь ачаад унтцсан дээр гэж бодсоо. Сайхан чад. Дөрвөн даа. За өглөөний юм дээ. За өчигдөр бүр орой 12 өнгөрч явахт машинуудаа ачаад дууссан. Тэгээ жоохон бичлэг хиймээ гэж бодсон чи нөгөө газар маань бүр алей хордлаа гэдээ харахгүй шүү дээ. Бүр 12 өнгөрцөө. Тэгээ намайг одоо хордон гараа гэд. Тэгээ нөгөө газараасаа газ гараад цаг дуусгаас өмнө зогсоол хаагаад. Тэгээ ямар ч нэг дайжгүй сул зогсоол олоод. Тэгээ бүр ядраа зүгээр шууд л унтаад өглөө. Тэгээ одоо 7-8 өнгөрч байна. Хэдүүлээ 9 өнгөрөөгөл тэгээл ажилдаа гарна да. Гадаас гоё байна манайха.